Би аав бүтээрийн хооронд хийхдээ уран бүтээлийн яриа явагддаг. Хорвоо ертөнцийг уяраан байсгах хэнэг уран бүтээлчийн дотоод ертөнцийн торгон мэдрэмжийг илэрхийлэн гаргах төгөлдөр хуур хичнээн гайхалтай билээ. Хаан хөгжим хэмээн алдаршсан төгөлдөр хуурыг хөтлөн явагч Авьяаслаг нэгэн уран бүтээлчтэй төгсөөгүй гинжийг холбож байна. Салхивчаар сэвэлзэх салхины аясаар сайхан тансаг хөшиг хийсч үдшийн бүрийд тэр бүсгүй үгүйлэх хайраа хөгжмөр илэрхийлнэ. Хар цагаанаар ялгарах даралт болгоны авиа хайр гэж юу байдгийг баяр гунгаар хослон хэлнэ. Дурлалын шуурганд төөрсөн бүсгүй дурсамж юугаан хөгжмөр илэрхийлнэ. Өнчин зүрхний хайрын дууга өнгө хослон эгшиглэн таядсаар орчлон түгээх нь тэр бүсгүй ойр зүрхний дуулал гэлтэй. Янах сэтгэлийн талимаарсан нүд яах вэ би гэсэн нэгэн эргэлзээ дурлсан шуурганд төөрсөн бүсгүй дурсамж юугаан хөгжмөр илэрхийлнэ. Амьдрал заримдаа яг л төгөлдөр хуур шиг. Цагаан товчлуур нь хайр, аз жаргалыг илтгэдэг бол хар товчлуур нь ганцаардал бас гуниглалыг илтгэнэ. Төгөлдөр хуурын ганцхан цагаан товчлуураар бид ямар ч аяг шиг тоглож чадахгүйтэй адил амьдралтад ч бид үргэлж жаргал цүнхлээр дүүрэн явдаггүй. Эсвэл үргэлж гуниж гутран газар шагаадаггүй. Бид хар цагааныг тэнцвүүлэн жаргал зовлонгоо хослуулан амьдардаг. Бидний амьдралын хөгжим ийм л байхаар заяагдчихэ. Амьдралын тухай ийм элдвийг бодон суухдаа цаг хугацааг нэгэнт мартсан байх юм. Магадгүй энэ л хөг аялгуу намайг амар амгалан хиндэж саад боломгүй тайвшрал бясалгалын тийм ертөнцид нэг л мэтгэд хөтлөн аваачна. Түүний гарын хөдөлгөөн, хөгжмөдөө уусан орох тэр сэтгэл хөдлөл, сонсох бүрд сэтгэлийн минь баясгаж намайг өөрийн ирэхгүй ховсдно. Оны дунд үед ч надад цаг үе яг дөнгөж хэцүү нөгөө нэг дөнгөж солигдоод ингээд хэцүү үеийн арилааг байсан те хөгжимчд маш хэцүү амьдрал одоо ч гэсэн манай хөгжимчдийн амьдрал бас нөхцөл байдал тийм сайнгүй байдаг те тэр үед одоо тэгэл 15 6 ороод хүүхэд болох нь боддог. Тэг ямар мэргэжил сонгох вэ? Ямар мэргэжил хамгийн боломжтой амьдрах тийм нөхцөлтэй байна. Гэл тэр үед би яг үнэндээ манай хамгийн том ах банкир л да эдийн засагч. Тэг ахыгаа дагаад би бас адилхан банкир болно гэж боддог байсан. Тэгээд ямар азар өөр сургуульд ороод явчихаагүй. Давхар тооны анги мангад бас сурч байсан үе байгаа. Тийм тэгэл яг үнэхээр сонголт хийх цаг 9-р ангид ирээл яг хөгжмөрөө явах уу, өөр сургуульд орох уу гэл яг ирэхэд тэгээд яалтчгүй л багасаа сурсан мэрэгжил те миний дотор суудсан. Би гинтгэн л бодсон энийг бүр би энэ мэрэгжил одоо энэ хөгжим байхгүйгээр би яах вэ гэж бодсон чинь их сонь санагдал. Тэгэл яг 9-р ангидаа жинкнэрээ би яг өөрөө сонголт хийж дахиж яг энэ мэргэжлэрээ явахыг сонгосон доо. Цаг хугацааны эргүүлэгт хүмүүний бүтээсэн уран бүтээл мөнхөд амьд байдаг. Энэ дундаа бидний сонор юуг үргэлж баясгаж явдаг хөгжмийн урлагийг биширмэн. Хөгжмийн зэмсэг дундаа хаан хөгжим гэж алдаршсан төгөлдөр хуурыг эзэмшин түүний өөрийн амьдралын нэгэн хэсэг болгон сонгодог урлагт өөрийн хүч хөдөлмөрийг шингэн яваа нэгэн бүсгүйг үзэгч та бүхэнтэйгээ уулзуулж байгаадаа баяртай байна.
ингээд сонгодог хөгжим чинь айгүй нөгөө нэг репертуар гэдэг та урын сан маш өргөн том одоо 300-400 жилийн түүхтэй учраас хизээж тэрийг тоглож барахгүй. Тэгээ тийм учраас одоохондоо миний одоо уран бүтээлийн стил гэх юм уу тий тоглох арга барил дөнгөж бүрэлдэх насандаа явж байгаа. Тэгээд төгөлдөр хуурч чинь харьцангуй гэж маш урт настай мэрэгжил. Би өөрөө л дунд уран бүтээлээ одоо тоглоход зогсоохгүй тий тэгж явж чадах юм бол би 70-80 хүртлээр би тоглох боломжтой байдаг. Гинт дуртайч болно ирд сонсч болно л да. Манайхан өөрсдөө л айгаал цэрвэл тий би ойлгохгүй юм чинь гэл айгүйх тийм айц имэх зүйл байдаг тий тийм зүйл юусоо байхгүй маа. Яагаад гэвэл ердөөсөө хөгжим гэдэг бол хүн төрөлхтөн анх үүсэх цагаас л хүнтэй хамт л байсан. Аль чулуун зэвсгийн үеэс л хүмүүс чулуун нүдэл те ямар нэгэн хэмжээгээр тэр сэтгэлийн хөдөлгөөн ямар нэгэн тэр мэдрэмжийг ингээ илэрхийлэх нэг зүйл хэрэгтэй юм байна гэж л эрэл хайгуул хийжсэн үндсэн тэр нэг амтны нэг ясаар нэг юм үлээж дуургадаг ч юм уу те тийм зүйл хийгдэж байсан учраас хөгжим гэдэг бол хүний ямар ч одоо хаанаас ч ирсэн ямар ч хүнд нээлттэй байдаг. Тэр хүн хэрэг ойлгоё л гэж хүсвэл одоо би бас тэг хөгжмөө 100% мэдрээд одоо тэр Бетховен ч юм уу Моцарт одоо энэ хөгжмөөр ямар сэтгэлийн хөдөлгөөн юу илэрхийлэхийг хүссэн тэр нь хүчлэлтэй зохиол юм уу одоо эсвэл гунигтай зохиол юм уу хайр дурлалын зохиол юм уу юу юм тэрийг би өөрөө 100% судлаад маш сайн мэдрээд өөртөө боловсруулж чадсан л байхад тэр хүнд миний тэр долгионд дамжиж очиж л таараа. Төвний дотоод ертөнцийн өнгө химнэл гадагш гарахтаа яг л энэ хаан хөгжмөл рүүгээ тансаг яруу амар амгалан байдаг мэт. Хүний сэтгэлд мөнхөрсөн тэрл сонгодог аялгауг өөрийн болгон эзэмшнэ гэдэг асар их хөдөлмөр, тэсвэр твчээр хатуужил шаардсан ажил. Бид төгөлдөр хуурын ая ихшгийг сонсон суухдаа ямар гайхалтай вэ? Ямар агуу юм бэ гэж өөрийн эрэхгүй дуу алддаг биш гэж юу? Өнгөцхөн харах хин нэгэнд хөнгөхөн дарах хэдэн товчлуур боловч энэ л аялгауг амьдруулна гэдэг амаргүй даваа. Аль 18 дугаар зууны үед Европын соёл урлаг, шинжлэх ухааны салбарт нэгэн гэрэл гэгээ татуулсан зүйл бол энэ л төгөлдөр хуур билээ. Одоогоос бараг 400 жилийн тэртээс өнөө хүртэл хөгжмийн ертөнцийг энэхүү хөгжмийн зэмсэг ноёлж ирсэн нь ч аргагүй юм шиг. Энэ агуу хөгжмийн ертөнцийг сурч эзэмшнэ гэдэг их л тэсвэр твчээр шаардсан ажил. Түүний төгөлдөр хууртай танилцсан түүх их энгийн. Бага ангийн жаахан охин байхаас л урлагийн ертөнцөөдөөс ч хүмүүцэн нь түүнийг ийхүү төгөлдөр хуурт шунан дурлах гол түлхүүр нь болжээ. Алдарт хөгжимчин Моцарт, Бах, Шопений уран бүтээлийг цаг наргүй сонссон тэр аялуунуудыг ам оруулахын төлөө шургуу хичээллэн урлагаас ялангуяа өөрийнхөө авьяасаас тэр урвалгүй өдий хүрсэн байна. Тэр л их шиг аялгауг амьдруулж түүгээрээ амьсгалж амьдарч иржээ. Авьяас бол тэртээ дөрөв байглаасаа өгөгддөг. Тэгэхээр одоо авьяас мэдрэмж ингээд зарим үед ингээд бодогдохоор ингээд холилдоод аль нь авьяас нь аль нь мэдрэмж гэдэг юм уу. Тэгэхээр энэ бол мэдээж урлагийн уран бүтээлч хүнд хамгийн байх ёстой хоёр гол чанар. Хүмүүс ярьдаг байхгүй урлагийн хүнд юу яг юу ирэхт ямар хүн яг урлагийн хүн болж чадах юм гээл те. Авьяас байх ёстой юм уу? Эсвэл одоо удан байх ёстой юм уу? Хөдөлмөр байх ёстой юм уу? Гэл айгүй олон юмнууд удам л сайтал бол сайн удамчин болж чадна гээл те. Эсвэл одоо авьяас левел болчихно гээл те. Эсвэл хөдөлмөрч левел ер нь юу ч бүтээн шүү дээ гэл хүмүүс аяг ярьдаг. Гэтэл энэ бүхэн яг цогц нийлжээж одоо сайн уран бүтээлж гарах нөхцөл бүрэлддэг. Авьяастай хөдөлмөрч дээр нь энэ хөгжмийн удам энэ бүгдээр гурлаа бүх юм нийлжээж маш сайн уран бүтээлж гарах боломжтой байдаг. Хүмүүр өөр өөрийн гэсэн өнгө төрөх авьяас бэлэг онцгой чадвартай. Харин тэрхүү авьяасыг дотроос сэтгэлээсээ гаргаж түүнийг хөгжүүлнэ гэдэг амаргүй. Харин тэр хөгжил дэвшилд тулах баган болсон инрэлтээж ачлалт аавын тухай дурсахгүй байхын аргагүй bizээ. Жээж аавын тэр авьяас мэрэгжил нөлөөлөлгүй яхаа ухаан орхын л би театрт балет үзсэн, дуур үзсэн явж ирсэн л санагддгийн. Тэгэл зөвхөн тоглолтын дээр сургууль хийж явах үед нь ч гэсэн тэр хөгжмийн зааланд дөрөв давхарт
Эсвэл тэр доор яамд хөгжимч сургууль хийж ахна хажууд нь хараад нотыг хараад ингээл энэ одоо ямар учиртай юм санаа ирээчсэн юм байт юм бол дүрсэт юм бол гэж гайхал. Тэгээд ердөөсөө өөрөө мэдлгүй л би тэр ертөнцид дуртай, тэр ертөнцид зүрх сэтгэл маань ингээл багасаа л өсч хүмүүжсэн болохоор тэр ертөнцийн хүн болцсон баха. Ээж аваахаа ачаар ээж хоёр намайг ирслэл тавтуулаад ингээл ажил дээрээ нэг нь өнөдөр аав маргааш нээж ингээл тавтуулаад явж хахад ээж тэнд ятгаа тоглоод хүүхдүүдэд хичээл заагаал. Тэгэл мэдээж тэр нь одоо ингээл багын дүрслэлээр нүдэнд үлдсэн те. Тэгэл тоглолтын дээр тайзан дээрээс бас харах аюу дуртай ээж. Хоёлаа зургатаар бас их гардаг баяр болгоноор баярын тоглолт гээл. Тэгээд ер нь одоо хүмүүжүүлэх тал дээр ч гэх юм уу те ээж маань тэгэж ердөөсөө загнаж зандарч хизэж тэгдэг байсан. Би л битгүй амьдралдаа нэг удаа ээж аваартай ер нь загнуулж яснаа. Ерөөсөө сандаггүй. Тэгээд их зөөлөн аргаар зөөр надад өөрөө үзүүлж тий өөрөө нөгөө зөөлөн хатуугаа иддэг гэдэг штэ тий. Тийм болохоор яг тийм зарчмаар л амьдарч байсан. Тэр нь болохоор надад миний хүмүүжлэлт нөлөөлсөн болов хүүхдийг яг хүүхдүүд бол янз бүр төлөвтэй надад бол ингээд илүү зөөлөн байснараа илүү юу ч хэлэхгүй надад харуулснараа би тэрийг ээж намайг ингэ гээд байгаа юм байна. Энэ зүйл дээр ингэж хандах хэрэгтэй мэн гэж зүгээр ээж надад ярихгүйгээр ингэж үйлдэлээр айгүй хүзүүлдэг байсан болов гэж би одоо боддгийг. Аав хоёрын хооронд хийхдээ уран бүтээлийн яриа явагддаг. Хөгжмийн ертөнцийн амьд бурхан ээж аав хоёр минь үргэлж дэргэд байсан учраас л би өдий зэрэгтэй яваа юм шүү дээ гэж их л сүр салдан ярилцаж суух төгөлдөр хуурч бүсгүй нүдэнд хайр, аз жаргал, бахархах сэтгэл бүгд харагдана. Ээж аав хоёр бол хоёулаа хөгжим бүжгийн сургуулийн дунд сургуулийн хамгийн анхны төгсөгчд. Аав захиур хөгжимчин Баяндалаа гэдэг зүйлт холбоотуулсаас ээж багшилж ясан анхны Орос багш дээр суралцж төгссөн анхны мэрэгжлийн захиур хөгжимч. Ээж болохоор бас манад ирж ажиллаж байсан Солонгос багш дээр суралцж төгссөн ятгын ангийг. Аав хоёрын хооронд хийхдээ уран бүтээлийн яриа явагддаг. Ер нь тэгэл за том тоглолтын ард гараад өнөөдрийн концерт ямар байсан, ямар болсон. Тэгэл миний 2007 оны хамгийн анхны концертн дээр аав тэгэхэд юмдаа тэтгэвртэй гарцсан байсан л да. Тэгээд өөрийнхөө концертн дээр бид өөрийн театртай оркестртай тоглож байхад би аавыг авчир суулгаад тэгээд аав цог миний концертн дээр тоглосон. Тэгээд тэр надад айгүй гоё санагдсан. Тэр их сони юм байлээ. Айгүй гоё. Яг аавтайгаа ч юм уу ээжтэйгээ дотн хүнтэйгээ нэг тайзан дээр би дандаа ганцаараа л гарч тоглож байснаас биш ердөөсөө гооч юм уу мэдгүй тэгэл аав ээжийг тоглохыг бол үзчихлээсэн. Гэхдээ яг хамт гараад тоглосон чинь надад ямар ч юм амьдралд тийм мартагдгааргүй нэг том дурсамж болж үлдсэн. ертөнцөд бидний төлөө амиач хайрлахгүй хоёр хүн бий. Ерөөл хилж сүү өргөд хайраа асгаж л суугаа. Амьдралын зовлонгийн цорхойг таглаж ердөөл чиний төлөө амьдрах хоёр бурхнаа сан. Хөлийн минь улыг хайраар зөөлж. Хүслийн минь жолоонд сүн сэтгэлэн үйж. Хүүгээ гэж бидний төлөө амьдрах хүйтэн хорвоогийн дулаан наран ичи яав хоёр минь. Өнөөдөр миний ч юм уу хин нэгний зохиосон бүтээл 300 жилийн дараа тоглогдчихвэл хуучрахгүй, мод мас гарахгүй хүмүүсийн сонирхлыг татсан хിവэрээ тоглогдсоор байвал хүмүүст хүрсээр байвал одоо энэ л сонгодог гэх бах та. Голын урсгалд тусах сарны гэрэл юутай үдсгэлэнтэй билээ. Агуу бүтээл бүхэн эмэгтэй хүнээр хөдлөгдөн төрдгийн жишээ бол энэ л тансаг яруу аялгүй сарны сунаад. Гайхалтай хайрын тухай өгүүлэх сэтгэлийн утсыг хөндсөн хөнгөн хэрнээ гүн мэдрэмж төрүүлдэг Шофьены тэр хөг их шиг. Бүтээлийн сонссон сонсогч уйлж
дуулж эсвэл гуниглана. Тэр бүтээлээс мэдрэмж бүрийг зэрэг авч чаддаг учраас л түүний бүтээл сэтгэл зүрхний гүнд хүрдэг bizээ. Уянгалаг гэхээсээ илүү сэтгэл хөдлөм хурдам хэмнэлийг удаантай хослуулан хүчтэй өнгийг зөөлөн урсгал өнгөтэй хоршуулж чаддаг авиаслаг төгөлдөр хуурч Рахманинов борооны чимээ салхины шившээ голын урсгалыг намуухан аниргүй сэтгэл гүйгэлзүүлсэн уур амьсгалыг өөрийн эрэхгүй бий болгодог Дюбьесси. Диваачин гэдэг ийм л байдаг байхтаа гих дүрслэлийг өөрийн эрэхгүй бодолд амьдруулж чаддаг Себастьян Бахын уянгалаг хуурын их шиг. 100 турш дэлхийн ертөнцийг байлдан дагуулсан эдгээр агуу хөгжимчдийн бүтээлийг сонсож, мэдэрч, сурч ирсэн нь түүний амьдралын салшгүй нэгэн хэсэг билээ. Бүсгүй хүний дотоод сэтгэлийн хөг ихшгийн гадаад илрэл болон төгөлдөр хуурын хар цагаан даруул дээр ам орж араасаа ундран. Бие бялдар оюун ухаан юугаа түүнд бүхэлдэн зориулж орших ертөнцөөс эс орших ертөнцөд биднийг хөтлөн аваачна. 300-400 жил хөгжиж гисэн учраас те бүх улс орнууд ч гэх юм уу хөгжилтэй гих одоо улс орнуудыг зарим баримталж байгаа зарчимч гэх юм уу те тэр зүйлийг дагаж жишээ болгож харж амьдралдаа хэрэгжүүлж байна тийм үү. Энэ бол одоо тэртээ хүн заавал зурж явах алба байхгүй шүү дээ. Хүн тэнд 300-400 жил хэдэн жилүүд юм хөгжөөд тэр амьдралыг үтцсэн. Энэ шалгараад үлдсэн, энэ алт юм байна. Энэ шижир алт юм байна. Энэ алмаз юм байна гэж ялгцсан юмыг тэрэн донд заавал нэг чулуу авчиад авж тавьчаад үгүй энэ алмаз юм ач гэдэг юм уу те бид нар зүтгээд ямар ч нэмэр байхгүй те. Тийм учраас нэгэнт хүмүүс туршлагаараа тэгээ батлаад тавьсан байгаа зүйлсийг бол нэгэнт манад бас ингэ нутагшаад хөрсөн бий болцсон учраас энийг цааш нь хөгжүүлэл явах хэрэгтэй. Манад ч юм бол дөнгөжлөлт хөгжил 50 жил болж ш. Дөнгөж 2 дахь 3 дахь үе гарч ирэх гэж байна. Тэгэхээр дахиад нэг 3-4 үе гарч ирж иж юм уу те. Манай хөгжмийн сонгодог хөгжмийн урлаг бас яг одоо тэр хөгжилтэй орнуудыг гүйцэхэр ч юм уу түвшинд очих байх гэж би боддгийн. Цагаан цаасны голд залрах 5 шугамн дээр сойл түлхүүр эгээтэл үр хүүхдээ асран тойлох их хүн мэт харагдана. Төвний бяцхан үрс болсон 7 нот энд тэнд тоглон наадаж дуулан бүжнэ. Эсвэл нотын шугамдах түлхүүрүүд хөгжимчтэй урдаа игнүүлэн суулгах удирдаач юм шиг. Нээрэл эмх замраагүй зурсан утгагүй нотны аясаар төгөлдөр хуурын дарвал түүнээс хөг их шиг биш хил амаа үл ойлголцсон хашгиралтанд чарлах хүмүүсийн чимээ сонсогдох босов. Төгөлдөр хуурын аялгыг сонсоход нот амилж, түлхүүр ахаатан удирдаж, нүдний минь өмнө бүхэл бүтэн симфон тоглоно. Би болохоор ямар ч 2007 оноос хойш дунд нь нэг хүүхэд гаргаж 2 жил завсарсан баг. Тэгэл ер нь жил дараалан тоглосон тасралтгүй сүүлийн үед жилд 2 болон 3 удаа тоглохыг бүр хичээж зорж байна. Эхний жилүүдээс жилрэх тусам үзэгчдийн тоо болоод чанар маш хангалттай. Бүр баярламаар өсөж байгаа. Тэг үнэхээр одоо ирээ гэж бүр тий сонсъё гэж бодсон хүмүүс ирж байгаа бүр харагддаг болсон. Өөрийн гэсэн бас нэг цөөхөн их үзэгчтэй болсон болов гэж би бас надад ажиглагдсан. Одоо бодоход их зоригтойгоор тэр том зохиолуудыг том жоохон манад ер нь ховор тоглогддог тэр зохиолуудыг сонгож тоглосон. Тэгээд эхний 2 тоглолтын дээр ялангуяа их айжсэн л да хүмүүс дундаас гараа явчих болов унтчих болов дундуур ингээл нөгөө яриад сонирхол нь ингээд сарнаад байдаг шүү дээ. Би хүмүүсийг уйдаачих болов гэж их айжсэн. Гэтэ хамгийн сайхан нь тийм нэг ч зүйл гараагүй. Одоо тоглолтоор таслахгүй тийм хүмүүсийн сонирхлыг татсан тоглолтуудыг таслахгүйгээр явуулахын тулд ямар ч байсан байнга шаргуу хөдөлмөрлөж зүтгэнэ л гэсэн тэр урмыг олж авсандаа өнгөрсөн тоглолтууд байсан. Тэрээр өөрийн сурч мэдсэн тэрэл зүйлийг өөрийн авьяас бэлхийг хойж үедээ уламжлуулан үлдээх чин хүсэлтэй нэг. Өөдсгөн жаалхан хүүгдэд хөгжмийн ертөнцийн сайхан бүхнийг мэдрүүлэх гэж, таниулах гэж бүхнээ зориулж байна. Төгөлдөр хуурыг зүгээр ч нэг заагаад өнгөрөх зүйл биш. Тухайн хүнийхээ дотоод ертөнцийг танин мэдэж, сэтгэл хөдлөлийг ашиглаж, нэг ёсондоо давхар сэтгэл зүйчинж ажил хийдэг мэт.
сүүлийн үед бага насны хүүхдүүдтэй түлхүү ажиллаж байгаа. Дандаа 5 настай хүүхдүүдтэй, 4 настай хүүхдүүдтэй. Тэгээд эхэндээ жоохон хэцүү санагдчихсэн. Тэгээд 4-5 настай хүүхдүүдийн анхаарал төвлөрөх хугацаа нь бол нэг уртдаа 20 секунд, 30 секунд байдаг гэж сонсч ирсэн. Тэгээд яг 20 минут, 30 минут тэдрийг анхаарлын сарниулахгүй, сонирхлыг бууруулахгүй, уйдахгүй заахын тулд маш их ур чадвар надаас шаардж байсан. Тэгээд одоо овоо аргаа олж ийн. Тэгээд хөөхөн хүүхдтэй ажиллах их дуртай. Тэгээд шал өөр энерги авдаг би тэднээс. Тийм. За 3 дахь хурд хаа. За. 1 гой өргөлөө гараа. 1 сайн байна. 2 3 1 2 3 сайн байна. Одоо өглөө цай уудаг шиг гэх юм уу те хүн бол өглөө босоод ямар ч байсан цай уудаг байх эсвэл одоо хоол иддэг шиг л хөгжмөө байнга давтаж эсвэл одоо хөгжмөнтэй холбоотой л ямар нэг юм хийхгүй л болов угаасаа тэгэл төсөөлөгдөж чадахгүй болсон доо. Хамгийн гоё сайхан уюуд л надад дуусгаж бодогддог доо. Тэгээд амар тайван гэх мэдэрдэг те хөгжмийг яг тэр гоё сайхан хөгжмөдөд тоглож явах тийм яг бүр дээд зэрэгээр тайвшраад одоо өөр ямар нэг зүйл хэрэглэж сатарснаас хөгжмөө тоглохоор л яг тэгэж сайхан тайвширч чаддаг да. Тэгээд юу мэдэрч чаддаг вэ гэхээр надад мэдэрхээсээ илүү заримдаа айгуу сонин гэх юм уу тийм үйл явдал нь болов. Би яг ингээ зүгээр давтаж сууж явах үедээ миний хамгийн одоо гоё ажлуудын гоё санаанууд яг тэр үед толгойд орж ирдэг. Сонин тарих эсвэл хэдийгээр би тэр үед зүгээр амарч тоглож байгаа ч гэсэн энэ хөгжим маань өөрөө миний тарихыг ингээ байнга үйл ажиллагаанд байлгаж идэх юм болов гэж би боддгийн. Тийм учраас яг ингээд нэг ажил хийх гээд нэг яг шинэ санаа гоё нөгөө аргаа олохгүй байгаа үедээ ингээд юу ч бодохгүй зүгээр ингээд хөгжмөд давтаал сууж яхад гинт нээрэт хэрэгтэй юм байна л гэсэн яг тийм сайхан санаанууд хөгжим давтаж яхад л орж ирдэг те. Зааланд суугаад ингээд ийм улаан сандал дээр суугаад тэдний төгөлдрөөр тоглож байгаа хүнийг харж ийн гэж өөрт нь төсөөлөгдөж магадгүй. Тэгвэл яг тэр хөгжмийг сонсоод тийм орчин биш өөрөө яг тэр хөгжмөдөр дүрслэгдэж байгаа одоо хаач очиж болно. Сансрын хөгжимч байж болно тий. Сансар окторгууд байж байгаагаар төсөөлж эсвэл одоо өөр ганцаар орон гоё сайхан байгаль дээр байдаг ч юм уу. Эсвэл одоо хайртай дотны хүмүүстэйгээ байж гин гэж нүдэндээ харж төсөөлөх. Тэнийг өөр ертөнцид аваачиж чадах. Одоо энэ л миний хамгийн гол зорилго даа. Салхивчаар цэвэлзэх салхины аясаар сайхан тансаг хөшиг хийсч үдшийн бүрийд тэр бүсгүй өгүүлэх хайраа хөгжмөр илэрхийлнэ. Хар цагаанаар ялгарах даралтад болгоны авиа хайр гэж юу байдгийг баяр гунгаар хослон хэлнэ. Дурлалын шуурганд төөрсөн бүсгүй дурсан жуугаан хөгжмөр илэрхийлнэ. Амьдрал яг л төгөлдөр хуур шиг цагаан товчлуур нь хайр аз жаргалыг илтгэдэг бол хар товчлуур нь ганцаардал бас үнэхлэлийг илтгэнэ. Бид хар цагааныг тэнцвүүлэн жаргал зовлонгоо хослуулан амьдардаг. Бидний амьдралын хөгжим ийм л байхаар заяагджээ. Хүмүүний хорвоог ойлуулж, дуулуулж, баярлуулж, бас гониглуулах тэрэл хөгөх шиг энэхүү төгөлдөр хооронд шингэсэн байдаг. Энэхүү аялгауг амьлуулж, амьдруулж, бас түүгээрээ амьсгалж ирсэн нэгэн залуу уран бүтээлчтэй үзэгч та бүхнийг уулзууллаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.